Сайн байцгаана уу? Эрхэм та бүхнийхээ амар мэндийг айлтгах мэндчлье. 2026 он буюу Галан борин жилд Баянгар аймгийн Шинжис цумын түүхт 70 жилийн ой тохиож байгаа. Алдар цэгц цагаан богд, эхийн голын баян бүрд, Мазаалай, Залаажинстийн цагаан ямаа гэд олон бахархлаараа баян энэ сайхан нутгийн 70 жилийн ойг тохиолдуулан Баянгар аймгийн Шинжис цумын уугуул, Баянгар сумын суугуул, Баянгар аймгийн урчуудын гэвлэлийн гишүүн, Баянгар аймгийн зохиолчдын холбооны гишүүн, зураач, яруу найрагч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Төмрийн Батчаргал ах маань өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэхээр бас бэлтгэж байгаамаа. За одоо ингээд урлан руу норж Батчаргалынхаа уран бүтээлтэй танилцгаая. За сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайн байна уу? Сайхан зусч байна уу? Сайхан зусч байна уу? За ингээд юун дөрөв төрлөх сайхан нутгийн 70 жилийн ой тохиож байна. Ингээд 70 жилийн ой баярын мэнд төргийа. Уран бүтээл өндөр байна уу? Өндөр байна уу? За баярлалаа. За нэвтрүүлгээр дамжуулаад мөн одоо утгагүй байна болох гэж байгаа Шинжис цумын ард түмэнд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхний хүсье өрөж утгагүй болох баярын мэнд тавьшуулъя. За ингээд Батчаргалах маань ойдоо бас өөрийн уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгааг сонссоо. Ингээд бэлтгэл хэдэн хувьтай байна? Ямар үзэсгэлэн хэдэнд ямар хугацаагаар гаргахаар бэлтэж байна? Энэ тухайгаа үзэгчд танилцуулахгүй юу? За төрөлх нутгийнхоогоор одоо өөрийнхөө уран зургийн үзэсгэлэн мөн яруу найргийнхаа номын хамтдаа дэлгэхээр бэлдэж байна. Тэгээд үзэсгэлэнгийн маань зураг бол ерөнхийдөө 80-90% явж байна. Ажил бол нэг үеийн бодвол эмгэрч байна. Сурган цэнхэр уул гэдэг уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ. За үзэсгэлэн яг хэдэнд эхлэхээр байгаа вэ? Хэд хоног үргэлжлэх вэ? Үзэсгэлэн одоо би сургуулийн ой урд өдөр одоо надад заал бэлдэж өгнө гэсэн тэгээд дэлгэе гэж бодож байна. Тэгээд сургуулийн ой сумын хоёроор одоо хоёуланд нь дэлгэгдэнэ гэж бодож байна. За баяр наадмын турш таны үзэсгэлэн бол нээлттэй байх нэ. Баяр наадмын туршид одоо миний үзэсгэлэн нээлттэй байна гэсэн үг. За баярлалаа. Энэ бол бас орон нутгийнхаа ойг тохиолдуулаад төрлөх нутгийнхандаа болон наадамч олондоо барьж байгаа томоохон бэлэг болж байна. Тэг хөрөлцөн ирсэн хүмүүс бас таны уран бүтээлээр аялж ин уран зургийн гайхамшигыг мэдэрч бас энэ нутгийн одоо онцлог сонин содон тэр бүх зураглалыг одоо харах боломж бүрдсэн юм сайхан үзэсгэлэн болно гэж бодож байгаа. Таны хувьд бол одоо энэ үзэсгэлэнгээ одоо хэдийн хугацаанд бэлтгэв? Ер нь удаан хугацаанд бэлдэж штэ. Одоо жил гарны өмнөөс л бэлдэж эхэлсэн. Тэгээд Баянгар аймгийн Шинжис цум гэдэг бол Монгол улсын хэмжээнд одоо их говийн дархан цаасд газар байгалийн үзэсгэлэнт осгүй сайхан ан амьтан нараа алдартай өргөө удам нутаг дэвсгэртэй говь хяр хосолсон ийм сайхан нутаг. Тэгээд одоо тэнд одоо яруу найраг төрөхгүй байхын бичигдэхгүй байхын аргагүй, уран зургийн сайхан үзэсгэлэн дэглэгдэхгүй байхын аргагүй ийм сайхан өргөө удам нутгаа. Тэгээд би одоо тэр говь нутагт төрж тэр удам сайхан агаараар нь амьсгалж өдний болтлоо уран бүтээлийн тойрож яваа болохоор зэрэг нутгийнхаа сайхнаар бахархаж явд юм аа. Тэгээд хойшд ч гэсэн уран бүтээлийн хийсээр байх болноо. За баярлалаа. Заах ингээд бас ойдоо уран бүтээлийн сайхан яруу найргийн номтой очиж байгаа. Тэгээд энэ номынхон талаар бас үзэгчтэйгээ болцохгүй. Яг хэдийн шүлэг орсон, ямар ном, хизээнээс эхэлж яруу найрыг бичиж эхлэв? Шүлэг үчээд одоо нэлээд удаж байна. Одоо 20 гаруй жилийн өмнөөс тэгээд шүлгэнд хэрэлж явсаар гад голцоо ер нь нутгийнхаа тухайдаа ер нь уран бүтээлч хүмүүсийн нэг зүрхнийх нь гүнд байдаг нэг бодол санаж явдаг юм нь бол төрөлх нутг руугаа чиглэсэн, их орон руугаа чиглэсэн тийм юм заавал байдаг. Тэгээд тийм учраас одоо тэр сайхан удам нутагт одоо эдийн авьяасыг өвлөж төрсөн чинь одоо хайрлахгүй байхын аргагүй, инэрхгүй байхын аргагүй, сайхныг мөнхөрж үлдээхгүй байхын аргагүй, нэг үгээрч болов, нэг дүрсээрч болов сайхныг мөнхөрж үлдээх даалгавартай ирсэн хэмээн бодож би уран бүтээлийн тойрож явдаг байна. Тэгээд миний үзүүргүй цэнхэр говь гэдэг ном болвол нэрнээсээ эхлээд одоо утга учиртай очих байхаа гэж бодож байна. Тэгээд манай нутаг бол одоо нүдний хараа цуцсан сайхан өргөө удам зэлгэр говь. Тэгээд тэр говьд би одоо яг тэр говь нутагт төрж, говь нутагт өсөж, говь нутагт одоо тэг хүүхэд байхаас хойш зураг зурж уран бүтээлийн тойрож ингэж ирсэн хөө. Тэгээд тийм учраас сайхан нутгаа одоо мөнхөлж хойчин ирээдүйд үлдээх үзүүргийн цэнхэр говийн сайхныг одоо нэг үгээр ч гэсэн
нэг шүлгээр ч гэсэн нэг сайхан уран зургаар ч гэсэн мөнхөлж үлдэхийг зорж явд юм аа. Би одоо 72 онд төрсөн. Тэгээд Баянгар аймгийн Шинжис цэцмийн 2 дугаар бригадын нутаг Сухай ходог гэдэг газар би төрсөн юм аа. Баян булгийн Сухай ходог гэдэг газар би төрсөн байдаг. Тэгээд наашагаан уудам тал, цаашагаан цэлийсэн тэр нүдгүүзэнхэр говь. Тэгээд миний тэлэлж өссөн нутаг ус бол одоо Задгай мандлын гол, Баг Сухайт, Бургастын хөндөй, Сурган Сухай, тэгээд Алдар Цэгцган богдууланд одоо миний ээж аав мал маллаж тэнд одоо их олон жил амьдарсан байдаг. Миний хүүхэд баг нас тэнд өнгөрсөн. Бидний өв түүх, миний буурал аав, миний буурал аав ээж хоёр, миний ээж аав хоёр, тэгээд бидний баг нас бас тэр ууланд хожим нь одоо нас үе түрээд гэр бүл зохиосон, амьдрал зохиосон хойно бас ганцуд болж бас Цэгцган богдууландаа олон жил очиж нутгалж байсан. Ингээд ийм учраас Цэгцган богдуулалт гэдэг бол одоо миний хувьд бол зүрх сэтгэлийн минь гүнд явдаг томоос том орон зай гэзэлдэг ийм уулаа. Тэгээд энэ сайхан говийг одоо өргөө удам говийг тэлэлж өссөн учраас миний уран бүтээлийн одоо насан туршийн мөнхийн сэдв бол говь нутаг юм аа. Одоо таны уран бүтээлийн онцлогийг та ерөнхийдөө сая хэлчихлээ. Ер нь бол санаа бол говь нутаг байдаг. Төрсөн нутаг, Цэгцган богд гэдэг нь говийн тухай зурдаг гэдэг. За яг зургийн онцлог одоо ашиглаж байгаа одоо зургийн арга техник гэдэг юм уу те? Одоо ямар арга техникээр зурж байна, ямар материал ашиглаж байна энэ тухайгаар. Би бол одоо хоолстон дор Монгол нэрийг одоо зотон гэж хэлдэг. Одоо уран зургийн тосон бодог гэж одоо эднэр байна. Ингээд ийм тосон бодгаар ингээд зурдаг. Энэ бол одоо ингээд угаа цэвэрлэхэд арилж ханддаг насан турш бүх бат байдаг болохоор зэрэг би дандаа тосон бодгаар зурдаг байна. Хүний уран бүтээл гэдэг бол насан турш нэрийнх нь хуудас сурж 10 ертөнцийн дээр үлдэх учраас одоо бүх бат удаа настай байхын тулд байлгахын тулд би дандаа тосон бодгаар ажилладаг. Тосон бодгийн бүтээл гэдэг бол одоо хэдэн 10 жилийн дараа ч гэсэн яг өнөөдөр зураг тавьсан юм шиг шинээр. Тийм шүү дээ. Хэдэн 10 жилийн дараа ч гэсэн өнөөдөр зурсан юм шиг хэр тоостор шууд одоо чигтэй цэвэрлэгийг хийн угаа цэвэрлэх боломжтой. Ямар ч асуудал байхгүй, арилжих гандчих гэх юм байхгүй. Түүгээрээ давуу талтай. За та Баянгар аймгийн урчуудын эвлэлийн гишүүнээр бас ажиллаж байгаа тийм ээ. Урчуудын эвлэлд хэдэн онд илсэв? Энэ байгууллагатай одоо уран бүтээлээ нэгтгэхэд одоо ямар амжилт гаргав энэ талаараа. За хэлсэд нэлээд удаж байна. Одоо олон жил болж байна. Тэгээд яг уу би Улаанбаатар хотод одоо артвер гэлрээ дээр 3 удаа үзэсгэлэнд оролцсон байт юм аа. Монгол урчуудын эвлэлээс Монгол салхи, Монголын сайхан орноор гисэн том уран зургийн үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ олон арга бүтээлээр оролцсон байдаг. За мөн Баянгар аймгийн зохиолчдын холбоонд гишүүнээр бас ажиллаж бас нэлээд удаж байна. За одоо хийсэн уран бүтээл бол одоо зөндөөн л байна. Тэгээд одоо 19 онд найргийн чансаага яруу найргийн наадамд Цэгцган богдуулмын шүлгээрийн тэргүүн байрыг нэзэлж ирсэн юм аа. Тэгээд ер нь бол ажлын зав чөлөө боломж бол оролцоод л явдаг да. Алтан гац содонгоор шагнуулсан Монгол улсын соёлын тэргүүнээр шагнуулсан. Сум байгуулагдсны 60 жилийн ой 50 жилийн ойгоос үзэсгэлэнгүүдээ гаргаж ирсэн санагдана. Тийм. Шинжис сумын 50 жилийн ойгоор сэтгэлд мөнхөрсөн уулс уран зургийн үзэсгэлэн. Шинжис сумын 60 жилийн ойгоор миний нутгийн бараа уран зургийн үзэсгэлэн. За эхийн голд одоо холын цэнхэр уулс гэж бас нэг тариаланчдын том зөвлөгөөн болж исэн. Түүгээр холын цэнхэр уулс гэдэг үзэсгэлэн бас гаргаж ирсэн юм аа. Ингээд аймаг Баянгар аймагт гаргасан одоо үзэсгэлэн бол одоо ер нь олон болсон доо. За үзэсгэлэн гаргахын зэрэгцээ эхийн гол тэр сайхан нутагта та бас жимс тариалж одоо газар тариалангийн ажил эрхэлдэг. Одоо таны одоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд бас брэнд болцсон ч яваа одоо ийм амжилт байгаа. Тэгээ энэ талаараа бас үзэгчдүүд танилцсан. Би 1989 онд 17 настай байхдаа эхийн голынхоо одоо эрдэм шинжилгээний станцд би ногооч нар ажилчин болж орж ирсэн юм аа. Тэгээ түүнээс хойш одоо тариалан олон жил хийлээ. Тэгээд миний одоо хийсэн тарьсан жимс гэвэл одоо помидор голчлон тэгээд ламт тухай шийгва 90 жимс голчлон тариалж ирсэн. Тэгээд газар тариалангийнхаа буйнаар одоо олон сайхан газар явж, олон сайхан газар борлуулалт хийж, олон сайхан үзэсгэлэнүүд таанд оролцож
ингэж явж ирсэн. Тэгээд миний одоо ажил үйлс өөдөн дэшин байдаг болохоор зэрэг сэтгэл хангалуун л байдаг да. Одоо сайхан нутгийн маань үр үүс хоочин ирээдүйд бүтэн очоо соёл гэдэгт л одоо сэтгэл чиглэж идэв юм да. За энэ дундаас тариалсан бүтээгдэхүүнээ бас боловсруулаад жинчин гээд бас. Тийм Баян хонгор тий. Жинчин брендийг би одоо Монгол улсын оюун эмчийн газраас жинчин нэрийг одоо өөрийн болгож авсан байдаг. Тэгээд жинчин брендийг их олон жил хийж байна. Баян хонгор аймгийн бүх хүнсний дэлгүүрүүд супермаркетуудыг хангаж байдаг. Мөн Улаанбаатар хотод нийлүүлдэг. Энд тэнд болж байгаа том үзэсгэлэн худалдаануудад очиж хөдөлтөн борлуулалт хийдэг. Надад нэг уран бүтээлийн талаар бол нэг юм санаа явд юм л да. Яг уу тэгээд энэ үзэсгэлэн одоо энэ 70 жилийн хаагаар энэ үзэсгэлэн гаргаад энэний дараагаар бас нэг үзэсгэлэн 70-аас бэлдэнэ гэж бодож байгаа. Тэр нь бол Монгол улсад биеийн даасан үзэсгэлэнгээ гаргана гэж бодож байгаа. За энэ хайрхан бол Баян хонгор аймгийн Шинжис цамын говьд байдаг. Төшайрхан гэдэг уулаа. За энэ бол одоо суварсан их олон сайхан хайрхад байдаг. Эний яг би домог түүхийг ярьж өгье. Говь алтай одоо цунцуу гэдэг нэртэй тийм эмхтэй дүртэй хайрхан байжээ. Эртийн загт домог юм л да. Тэгээд одоо тэр хайрхантай бурхан буудай хайрхан одоо ингээд суух санал, гэрлэх санал тавьжээ. Тэгсэн чинь чиний толгой чинь цайгаад одоо хөгшин юм байна. Би хөгшөөнтэй суухгүй гэд. Тэгээ би заавал сууна гэж. Тэгээд баруун урагшагаан тэр эмэгтэй дүртэй хайрхан цунцуу гэдэг хайрхан зугатаасан байдаг. Тэгээд зугатаад явхдаа Завхай Зармангийн баруун урд үзүүрт шир хайрхан гэж бий. Тэнд оймсан тайлан шидсэн нь тэр шир хайрхан болж тогтсон байдаг. Тэвнээс урагшагаа явж хагаад тэвнэн шидсэн Баян өндөр сумын баруун хойд руу байдаг суман хайрхан гэж хайрхан байдаг. Түүнээс урагшагаа явж хагаад шөвгөн шидсэн нь зүрх хайрхан уул болж тогтсон байдаг. Бас дахин урагшаага явж хагаад төшөөн шидсэн нь энэ миний зурж байгаа төшайрхан болж тогтсон байдаг. Тэгээд урагшаага яваад зулганаа бор нурууны ардаар очиад баруун хоошоо хараад бидсаа суусан түүх байдаг. Тэгээд тэр элсэн манхан дундуур уурсдаг зулганаа гол гэж сайхан гол бай. Жигдний мод зод ургадаг сайхан баян мөрдтэй. Тэр гол бол одоо цунцуу хайрханы шээс гэж хэлдэг юм. Тэгээд өөрөө тэр одоо өмнө говийн достын бор нурууны ардаар очиж тогтсон байдаг. Тогоо хоморчихсан шиг тийм жижигхэн хайрхан байд юм. Тэгээд ийм үүх түүхийг бидний хүүхэд байхад аав ээж минь бидэнд ярьж өгдөг байлаа. Тэгээд төрөлхөн нутгийн маань сайхан уул ус үүх түүх. Ер нь зураач хүн гэдэг бол бас судлаач байх ёстой гэж би дотроо боддог. Аливаа нэгэн хайрхныг зурлаа гэж бодоход түүний үүх түүх домгийг мэддэг байх хэрэгтэй байхаа. Ямар содон сайхан байдığım, ямар гөрөөс байдığım, ямар ан амтан байдığım, ямар онцлогтой юм, ямар үүх түүхтэй юм ингээд бас судалсан байх хэрэгтэй байхаа гэж би бодод юм. Тэгээд Баян хонгор аймгийн нутагт бол сумын нутгийн олон 10 сайхан хайрхад зурсан. Тэгээд түүний дотроос одоо ер нь ихэвчлэн зонхилж яваа хайрхад бол төрсөн нутгийн маань хайрхтууд би илүү их олон зурсан байхаа гэж бодож явд юм. Тэгээд говь бол миний уран бүтээлийн мөнхийн сэдвээ. За баярлалаа. Таны уран бүтээлээс бас Монголын Араадгийн Алтан сан өмөрт орсон бүтээлүүд. Тийм. Энэ бүтээлийн хандлага. Би ингээд нэг аливаа уран бүтээл төрөх цаг хугацаа гэж байдаг гэж хүмүүс ярьдаг. Би тэрнтэй бас санал нэг байдаг юм. Тэгээд миний одоо нэг эмч найз байсан. Тэгээд 20 онд одоо Сэгцгаан богдууланд авиралт хийгээд аялаад ингээд буцахтаа бяцхан наргаандараас энэ найрагдлын санааг олж аваад тэгээд битсэн Сурган цэнхэр уул гэж хариу загтлын Тэнгэрийн хаяаны уян гайд ийм хос загтал найрагдлыг битсэн юм. Тэгээд Монголын Араадгийн уран сайхны нэвтрүүлэгчдэр уншуулад Монголын Араадад хадгалуулсан байгаа Алтан сан хөмөрөгт нь. Тэгээд энэ сайхан бүтээлийг бас тэр нутагт төрсөн юм чинь бас бичихгүй байж чадаагүй. Бичгээс хойш арга байхгүй. Тэгээд энийг бичиж одоо мөнгөлж найрагдал болгож үлдээсэндээ өөртөө талархаж явдаг. Бол хол ойрын олон түмэндээ эрүүлийн хад жаргал сайн сайхныг хүсээд сайхан надаарай гэж хүсье.
Сарвал удам говь минь торгон цэнгэр хязгаарт сүүн зэрэглээ ганхуулан намирах чулуун хөх сууд сар аргамжин талдах намин говийн сардаг сэтгэлийн гүндэн найр уйлсан босоо хэмэр сэгцгам богд гэмээн нэрэн хүртэл яруу найраг сөмөлцөх говийн алсад тэнгэр угандан торойсон салхившээлгэн зөмбөрдөх мөнхийн алдарт уулман газар тэнгэрийн заг тушиж хандран хөхрөөдөл галбын удам говийн сүн сайтан хязгаарт цэнхэртэйдэл гөвөлцөн нэмэрх зэрэглээ их говийн далайд хөвөлцөн хүн гангарын сэлийгээдэл төрсөн нутаг минь үү.